За өнөөдрийн хичээлийн сэдв биерийн цэг. За хичээлийн зорилго бол биерийн цэг байна. Өнөөдрийн хичээлээр мэдж авнаа. За биерийн цэг гэж юу вэ гэдэг асуултаас та бүхэн зэрэгцүүлээд бодоорой. За тэгэхээр Монгол уран бичлэг бол эртний уламжлалтай утга соёл, эрдэм мэдлэг, за оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг Монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзэх бол энэ бол биерийн урлаг гэж үздэг. За Монгол уран бичлэг бол урт удаан төвхтэй уламжлалт бичлэг гэж судлаачид үзсэн. За түүхэн материалаас үзэх юм бол Монгол уран бичлэг бий болоод 1000 гаруй оны нүүрэг биджээ. За ингээд 13 дугаар зууны эхнүед монголчууд угаарчин монгол вискийг хэрэглэж эхлэхийн зэрэгцээгээр Монгол уран бичлэг ч гэсэн ихсэн гэж үздэг. Үүний тод жишээ бол энэ Чингисийн чулууны бичгийг оруулж бид өхөн үзэж болно. За энэ хөшөө чулуу бол 1225 онд бичигдсэн. Түүнийг ажиглавал энэ хулсан биер байж магадгүй гэсэн судлаачдын таамаглал байдаг. За монголчууд Юан улсын ус байгуулагдахаас өмнө угаарчин монгол вискийг эхлэн хэрэглэхдээ хятад үндэстний усан биерийг хэрэглэж эхэлсэн бололтой хэмээн үзсэн ийм судалгаанууд бас байд юм байна. За дорн дахин улс орнуудад уран бичлэг бол биер, бэх, цаас, нийлүүрийг ашиглан утга агуулга, висгийн хэмнэлээр урлагийн бүтээлүүд туурвдаг ийм уламжлалтай. За энэ анхны авианы бичиг буюу өнөөдрийн бид бүхний хэрэглэж байгаа энэ авианы бичиг бол өрөн зүгт дийлгэрч грек, латин, цагаан тулгааны үндэс болоод мөн дорн зүгт бол арми, сир, согдоор дамжиж уугур үсэг болгоно. Үсэг болж монголчгийн цагаан тулгаан үндэс болжээ гэж үздэг байх нэ. За тэгэл биерийн бичлэгийн бас үндсэн зарчмууд байна. За вискийн махбод эс ширхэг бүрийг хичээнгүйл сайхан уран яруу хансаг гаргаж бичихийн тулд вискийн махбод тус бүрд зохих зарчмыг баримталж бичнэ. За үүнд бол хамгийн чухал гурван зарчим бол цохилт, даралт, үргэлт гэсэн зарчим байна. За цохилт гэдэг бол үгийн нэхлэл хэсэгт биерийн үзүүрээ гүйлгэн цаасан дээрээ зөөлөн гулгуулна, нарийн зураас гаргахыг бол цохилт гэж нэрлэнэ. За цохилт нь биерийн бичлэгийн хамгийн чухал анхны элемент юм гэж. За даралт гэдэг бол биерийн үзүүрээр арай чанга дарж бүдүүн тод зураг гаргахыг бол даралт гэж нэрлэнэ. За өөрөөр хэлбэл үгийн нуруу хэсгийг байнга даралттай бичнэ. За даралт нь бол биерийн бичвэрийг тод том руу омог бартан болдоо гэж үздэг юм байна. За дараагийн зарчим бол энэ үргэлтийн зарчим байна. За биерийн үзүүрээ илүү зөөлөн дарж бүдэг нарийн зураг гаргахыг хэлнэ. За үргэлт сайхан гаргаж өгснөөр бичгийн хэлбэр эмх цэгцтэй, үеийн алархаа сайхан харагддаг бөгөөд үгийн төгсгөл хэсэгт бол ихэвчлэн гаргаж бичдэг нэ. За биерийн цэгийн бас нэг онцлогуд байна. За эдгээрийг та бүхэн бас дэвтэр дээрээ уншаад бичээ тэмдэглээрэй. За өсөн биерийг бол хэмжээгээр нь их, бага, дунд, их хэвий биер гэж бас ангилдаг. За та бүхэнд зургаар гişн харуулж байна. За мөн эдгээр энэ биер, бик, мууту, янтай гэсэн эдгээр зүйлийг бол бичгийн гэрийн дөрөв нэрдэн гэж нэрлэдэг байжээ. За ингээд өнөөдрийнхээ хичээлийг та бас эргэж үзээд бие даалт даалгавруудаа хийж үздэхээрээ амжилт хүсье.